Дорн таймгийн Эрдэнэ сумын 1-р сургуулийн 2001, 2002, 2003 оны төгсөгчид хамтдаа 2024 спортын наадам зохион байгууллаа. Тэмцээн сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар, даам гэсэн төрлөөр 26 багийн тамирчид хурдгаж авахаалсан байгаа сорин өрсөлдсөн юм а. Төгсөгчдөөс 10 орчим спортын мастер салбар бүрийн шилдэгүүд оролцож байгаагаар онцлог боллоо. За энэ бол Улаанбаатар хотод одоо улсын хэмжээнд тэмцээнүүдээр Дорн таймгийн тамирчид маань, Дорн таймгийн төгсөгчид маань маш амжилттай оролцдог. Тэгээ энэ санаачлал маань цаашдаа өргөжөөд одоо нутагтаа өргөжлүүлж хийя гэдэг энэ оны ээлжид тэмцээн маань энэ зохион байгуулагдж байгаа. Нийт эрэгтэй 10, эмэгтэй 10 баг гэдэг нийтдээ бүр 250 орчим баг тамирчид 5 төрлөөр өрсөлдөж байна. Тэгээд мэдээж энэ тэнд олон салбарт ажиллаж байгаа хүмүүс байгаа. Тэгээд энэ хүмүүс маань хоорондоо уулзаад хуучин багийнхаа дурсамжаар аялаад энэ 2 хоногийг сайхан өнгөрөөж байна.